Дэлхийн 147 орон нэгдэн орсон цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцэд Монгол улс 1986 онд нэгдсэн. Энэ конвенцийн нэмэгдэл 2005 онд батлагдаж 84 улс үүнд нэгдэн орсон байдаг хэдий ч Монгол улс хараахан нэгдээгүй л. Энэ нэмэгдэлд нэгдэн орсноор аливаа улсын ашигласан цөмийн түлшний хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрээр дамжих, тээвэрлэх, оруулахыг хориглох эрх зүйн орчин бүрдэх юм. Олон улсын яах нэрийн хэлхийн зүгээс бас энэхүү нэмэлт өөрчлөлтөөгөө бол бас энэхүү өндөр хэмжээний уулзалтын үеэр бас хүчин төгөлдөр болоход бол бас ихтгэж чамаалт гаргасан байгаа. Тийм учраас энэ дээр бол бас Монгол улсын зүгээс бол бас онцгой анхаарал хандуулаад олон улсын төвшөнд энэхүү террорист үйл ажиллагаатай бол урьдчилан сэргийлэх, бит хамгаалтыг сайжруулах зорилгоор бас энэ хүчин чармаалт гаргаж энд бол нэгдээ орох нь бол зүйтэй юмаа гэж үзсэн байгаа юм. Уг конвенцэд нэгдсэн улс орон санхүүгийн ямар нэгэн үүрэг хүлээхгүй бөгөөд цөмийн энергийг олон улсад хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээний дагуу энхийн зорилгоор ашиглах нь Монгол улсын аюулгүй байдал хийгээд цөмийн энергиээс үүдэх элдв эрсдлээс холбоох нөхцөлийг бүрдүүлэх юм байна.